Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө монгол хэлний ээлж хичээлд орцгоё. Бид монгол хэлний хичээлээр уншия, ярилцъя, бичиж гэсэн бүлэг сэдвийг үзэж яваа. Өнөөдрийн хичээлийн сэдэв шүлэг дээр ажиллах. Эзэмших чадвар, тод чанга уншиж сурах, ойлгож унших. Хүүхдүүдээ юу асуух гэж байгаа бол та нар юу гэж бодож байна? Ямар юм муухай вэ? Та нар ямар юмыг муухай гэж боддог вэ? Үл мэдэгч муухай. Бас юу асуух гэж байна? Юу сайхан бэ? Юу сайхан бэ хүүхдүүдээ? Та нар юу гэж бодож байна? Саруул ухаан сайхан. Ямар сэтгэл хортой вэ? Өст сэтгэл хортой. Юу тустай вэ? Сайхан сэтгэл тустай. Өнөөдөр бидний үзэж байгаа, уншиж байгаа шүлэг маань сургаалын шүлэг байгаа. Цаасан шувуу гэсэн нэртэй. Цаасан шувуу. Хүү өвөөгөө хэрхэн ярилцсан бэ? Ямар юм муухай вэ? Үл мэдэгч муухай. Юу сайхан вэ? Саруул ухаан сайхан. Юу хортой вэ? Өст сэтгэл хортой. Юу тустай вэ? Сайхан сэтгэл тустай. Дахиад дагаад уншаарай. Тод чанга уншин. Унших явцдаа ойлгож уншаарай. Цаасан шувуу. Ямар юм муухай вэ? Үл мэдэгч муухай. Юу сайхан вэ? Саруул ухаан сайхан. Юу хортой вэ? Өст сэтгэл хортой. Юу тустай вэ? Сайхан сэтгэл тустай. Ямар юм муухай вэ? Ямар гэсэн асуултанд хариулагдахгүйг нь сая юу гэж уншлаа бид? Муухай зүйл юу байж болох вэ? Үл мэдэгч муухай. Юу сайхан бэ? Юу сайхан гэж уншлаа? Та нар ер нь юу сайхан гэж бодож байна? Саруул ухаан сайхан. Юу хортой вэ? Юу хортой билээ? Өст сэтгэл хортой. Юу тустай вэ? Сайхан сэтгэл тустай. Хүүхдүүдээ үл мэдэгч муухай. Саруул ухаан сайхан. Өст сэтгэл хортой. Сайхан сэтгэл тустай. Та нар эдгээрээс алийг нь байхаар хүсэж байна? Хэн байхыг хүсэж байна вэ? Саруул ухаантай, сайхан сэтгэлтэй байхыг хүсэж байгаа хүүхдүүдээ харин үл мэдэгч, өст сэтгэлтэй байж болохгүй. Үл мэдэгч гэдгийн эсрэг утгатай үг нь саруул ухаантай. Өст сэтгэл гэдгийн эсрэг утгатай үг нь сайхан сэтгэлтэй. Сарх очигдээ үл мэдэгч, өст сэтгэл, саруул ухаан гэсэн үгсийн утгыг мэдэрэй гэж өгсөн байна. Одоо бүгдээрээ мэдж авцгаая. Хэрэг явдал юмс үзэгдлийн учрыг мэддэггүй хүнийг үл мэдэгч гэнэ. Багшийнхаа заасан хичээлийг ойлгодоггүй. Дараа нь давтагдаггүй. Даалгавраа хийдгүй хүүхдүүд ямар хүн болж хувирах вэ? Үл мэдэгч хүн болж хувирна. Юм мэддэггүй хүн болж хувирна. Бусдыг буруугаар бодож, муу санахыг өст сэтгэл гэнэ. Тэгэхээр хүүхдүүдээ бусдыг буруугаар бодож болохгүй, бусдыг муу санаж болохгүй. Хэрвээ тэгвэл өст сэтгэлтэй хүн болж хувирна. Саруул ухаан аливаа зүйлийг сайхнаар бодож, зөвөр сэтгэхийг саруул ухаан гэнэ. Саруул ухаантай болохын тулд бас яах вэ? Хэрэг явдал юмс үзэгдлийн учрыг мэдхийн төлөө байгаарай. Мэдхийн тулд хичээлээ сайн давтаарай гэсэн үг ээ. Үгсийг ашиглан зэр цэцэн үг бүтээж бичиж. Эхний зэр цэцэн үгийг бүтээхийн тулд эхлээд уншаарай. Сайныг гэрэл сарны дагав. Ойлгогдож байна уу? Ойлгогдохгүй байна. Тэгвэл үгийг зөв дараалалд оруулж ойлгомжтой болно. Сайныг дагвал сарныг гэрэл.
Сайныг дагуул сарны гэрэл гэж юу хэлж байгаа юм болоо? Сайныг гэдэг нь ямар хүнийг сайн хүн гэх вэ? Ахмадыг хүнддэг. Ээж аав ах эгч эмээ өвгийнхөө үгэнд сайн ордог. Найз нөхдөдөө зөв харьцдаг. Хичээлээ сайн давтдаг. Хүүхдийг сайн хүүхэд гэнэ. Ийм хүүхэдтэй найзлаж, үерхэж, нөхөрлөвөл сарны гэрэлтэй адилхан байна. Сарны гэрэл гэж юу хэлдэг вэ? Харанхуй шөнийг гэрэлтүүлдэг шүү дээ. Сарны гэрэл хэрвээ сар байхгүй бол харанхуй шөнө гэрэлтэй байх уу? Байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг ахмадыг хүнддэг. Ээж аав ах эгч эмээ өвгийнхөө үгэнд сайн ордог. Найз нөхдөдөө зөв харьцдаг. Хичээлээ сайн давтдаг хүүхэдтэй найзлвал сарны гэрэлтэй адилхан танигд. Үнэлээгөөг нь сайныг яхнад дагуулж явна гэсэн утгатай. Дараагийн зөрчилдөг нь могой хорлол дагуул мууг. Ойлгогдож байна уу? Ойлгохгүй байна. Тэгвэл зөв дараалалд оруулбал мууг дагуул могой хорлол. Сайныг дагуул сарны гэрэл гэдгийн эсрэг зөрчилдөг нь мууг дагуул гэдэг нь ахмадыг хүнддэггүй. Ээж аав ах эгч эмээ өвгийнхөө үгэнд ордоггүй. Найз нөхдөдөө зөв харьцдаггүй. Хичээлээ сайн давтдаггүй хүүхдийг сайн хүүхэд гэх үү? Үгүй шүү дээ. Харин сайн болж болох уу? Болно. Хэрвээ хичээлээ давтдаггүй, найз нөхдөдөө зөв харьцдаггүй, ээж аав ах эгч эмээ өвгийнхөө үгэнд ордоггүй, ахмадыг хүнддэггүй хүүхэдтэй найзлаж нөхөрлөвөл тийм хүүхэд болж хувирнаа. Могой хорлолтой адилхан гэсэн утгатай. Могой хорлол гэдэг маань хортой аюултай гэсэн утгатай. Хортой могой татвал насанд аюултай. Гэсэнтэй адилханаа яах нь ахмадыг хүнддэггүй, ээж аав ах эгч эмээ өвгийнхөө үгэнд ордоггүй, найз нөхдөдөө зөв харьцдаггүй, хичээлээ сайн давтдаггүй хүүхэдтэй найзлаж нөхөрлөвөл ийм хүүхэд болж хувирна шүү гэсэн утгыг агуулж байна. Дараагийн зөрчилдөг маань санаа сайн зөв заяа бол. Ойлгомжтой болгохын тулд зөв дараалалд оруулна. Санаа зөв бол заяа сайн. Санаа зөв хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Бусдад туслахыг хичээдэг, худлаа хэлдэггүй, зөв үйлдэл хийж буруу үйлдэл хийдэггүй. Бүх зүйлд сайхан сэтгэлээр үнэнчээр ханддаг. Хүний сайхан амьдарч ажил үйлсэнд бүтэмжтэй байдаг. Цаашд нь хэн ажил үйл өөдрөг байна гэсэн утгатай. Тэгэхээр зэрэг хүүхдүүдэд танад бусдад туслахыг хичээдэг, худлаа хэлдэггүй, зөв үйлдэл хийж буруу үйлдэл хийдэггүй. Бүх зүйлд сайхан сэтгэлээр үнэнчээр ханддаг хүн байвал цаашдын амьдрал ажил үйлс чинь дандаа бүтэмжтэй байна шүү гэсэн утгыг агуулсан зөрчилдөг байна. Цэвэр сайхан бичээрэй. Сайныг дагвал сарны гэрэл гэсэн зөрчилдөгийг дэвтэртээ дэгийн дагуу цэвэрхэн сайхан бичээрэй. Зөв бичиж сурцгаая. Бидний сайныг унсан сургаалын шүлэгдээр муухай вэ, хортой вэ, тустай вэ, сайхан бэ гэсэн үгнүүд гарсан. Энд В, Б гэсэн В-гээр эхэлсэн, Б гэгүүлэгчээр эхэлсэн асуух үгнүүд байна. Ямар тохиолдолд В-г бичдэг, ямар тохиолдолд Б-г бичдэг вэ? За сайхан бэ гэсэнтэй ижил бичиглэлээр бичигддэг ном Б, авбал, хэлбэл гэсэн үгнүүдээр ярилцъя. Улаанаар бичигдсэн гэгүүлэгчүүдийг хараарай. Л, Н, Н, Б гэгүүлэгчийн дараа Б гэгүүлэгчээр эхэлсэн залгуурыг залгадаг. Л, М, Н, В гэгүүлэгчээр төгссөн үгийн дараа Б гэгүүлэгчийг бичдэг. Бусад тохиолдолд Б гэгүүлэгчээр эхэлсэн
залгуурыг бичдэг шүү. Сайн мэдлэн тогтоогоорой. Гэрийн даалгавар цаасан шувуу шүлгийг тод чанга уншаад цээжлээрэй. Бүгдээ баяртай.